Сайн уу? За бүгдэнд нь ёо энэ миний гарн дээр юу болцсон бэ? Оруулаа мат болцсон юм шүү дээ. За тэг ямар ч байсан бүгдэнд нь өглөө орой мэнд хүргэе. За тэгээд би одоо бичлэг хийгээгүй тэгээ одоо бичлэг хийж байна. За өнөөдөр би одоо ямар бичлэг хийхээр шийдсэн бэ гэхээр ер нь одвол ари үедээ бодлоод байгаа нөгөө тэм үү штэ. Тэмүүгээс бараа захиалч үтсэн. Тэгээд энэ бараа маань болохоор 4-5 хоногийн өмнө ирсэн юм а. Тэгээд би ямар ч гэсэн ингэ задлсан байгаа хгүй нэг ямар бүрэн бүтэнтэй ирдэм байх уу гэдгийг мэдгээд задлаад ямар ч байсан бүртгэсэн. Тэрнээс биш яг ингэ хараагүй байгаа. Тэгээд бас энийг захиалснаас нэг хэд хоногийн дараа бас буюу яг өнөөдөр ахиад нэг маань яг ирж таарсан. Тэгээд энийг болохоор ерөөсөө задлаагүй байгаа. Тэгээд одоо бүндөө хамт задлж үзцгээе. Тэгээд өнөөдрийн бичлэгтэй маань хамт байгаарэ. Дээрээс ч басаач. Нэг юм гарсан дээр юм тий. За эхнийх нь юу гэхээр нэг ийм юм байна. Би юу энэ юу гэхэд мэдээж кейслэж дараа л да ийм юм байна гэж. За энэ зургийг бол хаваа хажууд нь оруулчих. Тэгээд ингэж ирсэн байна. Надад бол тэжгүүл санагдчихэв. Гэхдээ энэ одоо энэ уруулаа шүү дээ. Уруулсных нь ингээд саатал нь шилэн байсан байхгүй юу? Тэгээд энэ болохоор зүгээр л зураг байна. Гэхдээ хийчихээр ямар харагддгийг сайн мэдэхгүй. Айгуу тийм юу юм бэ? Уян хатан гэх юм уу? Одоо л энэ айгуу чанартай л санагдчихэв. Одоо нэг жишээлх юм бол тэ нөгөө кейс зардаг газрууд гэдэг шүү дээ. Тэр кейс зардаг газруудад байдгаас бол ялгагдах юм бол харин ч илүү чанартай байна. Энэ бол нэг 10-аас 8 оноо. Яа тэгэхээр шилдэ ирнэ гэж би бодсон. Шилэн дээр нь ингээд энэ тийм уруулан бодогтой байна гэж бодсон. Гэсэн чинь тийм байсангүй тийм болохоор 10-8. За дараагийнх нь энэ бол нууц юм байна. Энийг задлахгүй. Дараагийнх нь үзье. Энэ амир нийтэй юм болсон юм аа. Би нөгөө яг ингээд хайрцагтайгаа эднэр бөөндөө хүрээд ирсэн байхгүй юу. Тэгээд яг ингээд тэмтээд үтсэн чи би нэг толь захиалцсан байхгүй юу. Тэгсэн чинь ерөөсөө ингээд толь баригддаггүй. Тэгээ би гайхаад юу толийг мартчихсан байх та гэдэг яг үүндээ шалах гад нэг задлж үтсэн. Тэрнээс чи ингээд толь баригдчихсэн бол би задлж үзэхгүй байсан байхгүй юу. Тэгсэн чинь ирсэн толь нь гээд тэгсэн чинь ийм байсан. Тэгээ би энийг хараад аюу гайхсан. Тэгтээ задлж үзээгүй л дээ толныхон зураг байна гээл. Тэгээ хайсан байхгүй юу. Нэг ингээд ийм тэнгүүд ийм байна ёо. Энэ гэхдээ барай. Би нэг юм гэж бодоогүй. Би нэг амир юу гэж утсан юм. Том гэж утсан хгүй. Энэ ингээд өөртөө аваагүй би ээж давсан хгүй юу. Гоё юм болов гэж бодоод. Тэгээд энэ ингээд эргэлддэг нь айгүй хөөрх юм байна. Тэгээд ийм хөрхөн жижиг. Юу хөрхөн жижиг юм байна. Харагдах өнцөг гэх юм бол юу л юм. Айгүй томруулт юм байна. Айгүй томруулдаг шил шиг. Тим толь байна. Дараагийнх нь заяа. Дараагийнх нь юу гэж бодчих та нар ухаалаа. Энэ стагой. Мик. За би энэ микийг мэдээж бичлэг хийхдээ зориулж авсан. Тэгээ энэ ингээ юм хөрхэн яган өгтэй. Ийм. Одоо энэ болохоор ингээ Type-C оролттой. Тэгээ миний ингээ утастай адилхан юм яган өгтэйсэн болохоор би ягааныг авсан. Тэгээд ингээрээ энийг болохоор утсандаа хийгээд энийг өөрийнхөө өнгөртөө зүгээд энэ дээр нэг жижигхэн үрхэн асаадаг товчлуур өгд юм байна.
Асчих шүү. За энэ микээ туршиж үзье. За микээрээ ярьж гин та нар өмнөх бичлэг болон одоо хийж байгаа бичлэг хоёрын ялгаа мэдрэгдэж байна уу? Ямар ялгаатай байна? Яг үндэ бол өөрөө зогсоогоод үзчихэж болно л тоо. За энийг ингэр дээрээ тогтоох гэсэн чи яг үндэ чаддаггүй би ч солгоо хүн орч исэн ингээд нэг юмаа задлж үзээд эндээ оноогоо өгцгөө. За дараагийнх нь болохоор за дараагийнх нь нэг ийм юм байна. За би та нарт харуулъя. Ийм их үе Монгол хаяг гоё хэлтэй. Энэ юу вэ гэхээр утасныхаа бүс рүү нийдэг. Тэгээд унждаг. Энэ хөр хэрвэхийг авсан. Энэ яг зураг шиг л ирсэн санагдчихэв. За би сая энэ микнийхаа юг шалгаж үзлээ л дээ. Тэгсэн чинь надад айгу таалагдсангүй. Та нар ч гэсэн сонссон байх. Тэ энэ харагдах үзмж нь хөөрхөн. Тэгээд айгу дэвчгүй ч гэсэн яг айгу гой сонсогддгүй юм байна. Зүгээр ингэж хийж байгаа бичлэг нь хамаагүй надад таалагдлаа. Тийм болохоор би энэнд бол би тэгтээ нэг бол ажиллана гэж бодоогүй заяа. Энд айгу хямдхан байсан байхгүй юу? Тэгээ би ажиллана гэж бодоогүй за зүгээр аваад үзчихээ та гэж бодож авсан. Тэгсэн чинь бас хүүхэн ажиллаж чинь. Тэгээд яг гадны чимээ тусгаарладаг болвол айгу дэвжгүйлийн гадаа бас бичлэг хийж үзье гэж бодож байна. Тэгээ үнэхээр гадаа хүртэл хог байвал тэгэл хог юм байна дөө чөл дүгнэ. Харагдах байдлын үнэлэх юм бол нэг 4 оноо бол өгөх юм байна. Дараагийнх нь бол захиалсан баруунуудаас хамгийн үнэтэй бараан гэсэн. Энэ бараан дундаас юу вэ гэхээр энэ цам савсан. Тэгээд би ч юм бас хөрхөн бирхүү ер нь бол бондгорхгүй бондгоргоос харагдаж байгаа гэж. Тийм болохоор амар том гэл өөрийгөө том гэл авсан чинь надад амар томцсон. Эхлэж айгу сонио харагдчихлээ за. Тэгээд яаж томцсныг нь би мэдсэн бэ гэхээр нээз бэндэд таарч исэн. Сая би гэртээ орж ирлээ. Бичлэг хийх гээд орж ирлээ. Тэгсэн чинь миний ингээд энэ нуутан дотор байсан цамц байдаггүй. Тэгээ би амар хайгаад яач ваа гэж гайхаад тэгээ баахан хайж чаад нээзэн дээр харсан чинь нээз бэндон өмсчихсэн байсан. Тэгээ би мэдсэн. Нээзэн бэнд бол яг гой таарчлаа. Тэгэхээр би энэ цамцыг юу нээз бэндтэй өгье гэж бодож чинь тэр 2 3 өмсөд хаях байх. Тэгээд миний хамгийн ер нь бол сэтгэл дундуур байсан бараануудыг нэг гэж хэлж болно. Тэгээд ер нь бол нэг таалагдаагүй. За эдлийн хувьд бол яг хөө дэжгүй эдэлтэй гэж бол материал нь болохоор нэг тийм амар бөөсөрдөг материал заяа. Харуулаач. Бөөсөрдөг материал. Ийм байсан. Тэгээ би энэ болохоор хамгийн үнэтэй бараа хэдийж 4 оноо л хүн. Тэгээ надад томцсон би өөрийгөө бас нэг тийм амар том биш гэдгийг ойлгосон. Тэгээ би бас манай найз банд өмссөн байхаар нас би өмсөж үзээд үгүй ийм амар том юм уу гэж гайхаад өөр өмсөж үзсэн надад шууд ашиг харагдчихсан. Тэгээ би энийг өмсгөө. Тэгээ 4 оноо. Манай найзындын ямар нэгэн хог хаягдл болох байх. За дараагийнх нь болохоор ийм бөгжнүүд авсан. Энэ бөгжнүүд гэхдээ би айгу буруу сонголт хийсэн гэдгийг сүүлд ухаарсан. Ягаад гэхээр энэ одоо
бүүчнүүдийг би нэг л удаа хараад авсан байхгүй юу. Тэгсэн чинь ингээд амар нарийнхан заа юу. За би гарн дээрээ тавьж байгаа харуулъя. Харж байна уу та нар? Оо нүнчлээ. Ийм нарийнхан. Харагдмаар байгаа юм. За би зүүж үзье да ямар ч байсан. Энэ бөгчнүүдийг зүүмээргүй. Зүүмээргүй авсандаа ер нь бол харамсаж байгаа. Бүгж. Энэ бөгч нь аягүй таалагдлаа. Миний бондгоор гарыг хараа. Энэ бөгч нь бол хөөрхөн. Давхарлаа зүүсэн чинь бас хөөрхөн ч юм уу. Хумс хэлэгчүүл бол гоё юм байна. Хумс хэлэж жаад зүүж үзнэ. За энийг болохоор би өөрөө хэрэгжилж байгаа. Би яг нэг тэр тол ирсэн болов гэж хардаг өдрөө манай анги охин нэгэд үзчихэж энийг хийчихэл та гэсэн аахгүй. Тэгээ энийг бит хоёр хийсэн. Энэ угаасаа хийх гэж ядаргаатай мэлээ. Би бол үнэхээр өөрөө ганцаараа хийхгүй мэлээ. Залхуу хүний бол ажил биш байлээ. Тэгээд энэ болохоор яг миний цэнэглэгчнийх бол биш. Миний болохоор ийм баггүй юу? Энэ нь болохоор яриа дөрвөлж. Тэгээд сүүлд нь би авсныхаа дараа л бурууг нь авсан байж тээ гэж сансан. Гэтэ яг амар хөөрхөн харагч байгаа. Аюу cute байгаас тээ. Ийм хөөрхөн. Би ч бүр амар олон ягаа юм захиалччий. Бүр амар эмхтэлэг болоод байгаа юм хайшин. За одоо өнөөдөр авсан тэмгээс ирсэн бараа задлж үзье. Тэгээ энэ ямар ирсэн болоо айгу сонирхолтой байна. Эхнийх нь найз банд авсан хүүхээ байлээ. За энийг өөрийг нь гарч ирэхээр харцгаая. Өөрөө нэлд орчиж. Миний сүгийг харъя. За ингэж ирсэн байна. Одоо нэг үстэй цаг шүү дээ. Энэ ясан. Өөрхөн. Яа, ирсэн ямар гоё юм бэ манайхан. Хартаа. Нэг тийм муухай өнөр байна. Энэ яра. Энэ хөөрхөн ирчтэй. Тэгээд бас миний нөгөө нэг гол гоё байсан зүйл нь энэ цүнхэн дээр юу байсан бэ гэхээр заяа. Одоо энэ мэн дээр ингээ олон төрлийн нэг гачин бичиггүй. Нөгөө нэг сонь пэшн гэнэ сонь бичсэн байдаг штэ. Гоч мочи энэ төр гэл. Тийм биш. Тийм бичдэггүй, ерөөсөө юу бичдэггүй. Тэгээд бас юу нэг хөөрх юм байна. Гэхдээ мөрөн дээр тогтдог байгаа. Тогтгоо манай тогтдог. Юу нэг хөөрх юм байна. Ойтл нэг хөөрх юм байна. Одоо энэ бол айгу таалагдлаа. Гэхдээ үнэр жоохон байна. Савхны үнэр байна. Савхны үнэр жоохон байна. Аюу сайн шалгаж үзэх хэрэгтэй. Энэ тэндээ урагдсан байна уу тий? Шалгах хэрэгтэй. Бас хөөрхөн энэ жижиг хөөрхөн цахилгаантай юм байна. Юу хөөрхөн юм байна. Доторхын хардаа юм даав. Тэгээд бас урагдсан юм болоолог. Энэ айгу хөөрх ирчлээ. Гэтэ угаасаа энэ цүнх хамгийн хямдхан нь 10 хэдэн мянган энэ гэсэн байсан байхгүй юу? Тэгээд тэрийг би аваагүй 10 хэдэн мянга хараарэ чанаргүй болчтой юм болов гэж доод. Тэгтээ энэ бол одоо айгу таалагдлаа. Хөөрхөн зүг байна. Яг миний савхин дээр гоё харагдах байх гэж би бодож байна. Энд 10-аас 10 өглөө. Миний сонирхолж ахын та нарт өөрөө нэгж. Тэгтээ энэ савхин дээр айгу гоё харагдах байхаа. 10-аас 10.
бас нэг юм байгаа мартчихжээ. Тэр уутны доороос гарч ирж гин. Тэгээд сая би уутаас нь гаргацсан. Им шил авсан. Бас ягаан өнгөтэй. Ядаргаатай тий. За энийг үзцгээе. Энэ надад нэг тийм амар тухгүй мэдрэмж өгөөд ах юм. Амар тухгүй. Яг ингээд би нэг бахан ягаа юм өмссөн болохоор юу гоёрч шиг л байна л да. Гэхдээ энэ хэлтэй алийг санагдах юм надад тийг санагд. Та нарт тийг санагдаж байна уу? Надад болохоор амар тэлхий санагдаад байна. Ингээд шалгаж үзсэн л да. Ингээд энэ талын та нар ч гэсэн харж байгаа ах гэж би бодож байна. Энэ тал нь ингээ хитрхи дотгошоогоо энэ тал нь айгу гадагшаага ах юм. Ядаж нэг ийм байх хэвээр те. Энэ ажилтныхаа явцад гимтсэн байна гэж байх уу? Байх уу? Байх хаа те. Ажилтныхаа явцад гимтсэн нэс статвал ягаан юмн дээр гой харагдчих байна. Зүгээр хүрх харагдчих. За тэгэхээр энэ шилэнд би ерөнхийдөө бол дэжгүй хөөрхөн. Тэгээд наранд гарахаараа тийм нэг тийм тодорхой цэнхэр өнгөтэй болчдөг юм шиг байсан. Өнгө нь надад аягүй таалагдсан болохоор авсан. Гэтэ яг өдөр тутамдаа бол зүүнхээр шил бол биш байна уу. Тийм болохоор би энэнд 10-аас 7 оноо өглөө. Түлийнх нь нөгөө манай найз бандын авсан цүнх. Найз бандтай авсан цүнх. Яра. Энэ ч гэсэн хөөрхөн эрдэм санагдах юм надаа. Яра. Эрэгтэй хүүхдүүд бол хөөрх юм шүү. Окей. Энэ доторхын хараа амар чанартай л шүү дээ. Доторхын. Тэжүү шүү. Энэ доторхын ч гэсэн юм байна. Яра. Тэгээд одлон ч гэсэн айгуу дэжгүй. Доторхын ч гэсэн хөөрхөн. Тийм амар санагдлаа. Иймэрхүү тэгтээ арай чанартай гадуурх юм тийм төмөрнийг манайз банд аваад энэ жил бол өөрчилсөн. Тэгсэн чинь автобусанд мартаа буцсан байлээ. За манай найз банд бол угаасаа 0-аас гарч ирэхгүй мэн. Та нар эрэгтэй үнийг 0 хэр удагдгийг мэдэх бах. Бараг 30 минут болох байхаа. So much later that the old narrator got tired of waiting and they had to hire a Үстэй. Миний очсон хоогүй дээр. Миний авч ирснүүдээс ер нь дээр зүнх баярлаа. Болчтой. Галгал. Хөргөн товч юм. Ноутбук бол багтахаар байгаа ч чиний ноутбук өндөр. Яг л багтахаар. Тий. Багтчих. Болоод. Баярлаа. Ирсэн бараанууд маань ямар ч хэсэн ингээд дуслаа. Энэ хідэл байла гэх юм уу. За тэгээд би ахаад нэмж 5 бараа бол захиалсан. Гэхдээ тэр нь болохоор 3 сарын 21-нд захиалсан болохоор нэг 28 амнаар ирэх байх. Тэгээд тэн дотор юу байгаа вэ гэх юм бол бас харуулж болно. Гэхдээ та нарын би бүр ингэ бичлэг хийгээгүй утцсан чи ингэ гацаад ээрээд аюу хэцүү байна. Тэгээд ямар ч байсан энэ бичлэг хэрэг хүүнэн үзэхээс шалтгаалаад бол тавья гэж бодож байна.
Гэтэ 6хан бараа болохоор аюу цөөхөн байх. Гэтэ ямар ч хэсэн сонирхохыг хүсэж ивэл та нар лайк дараад subscribe дараарай. Тэгээ өнөөдрийн бичлэг үгээр дууслаа. Та нарт аль нь таалагдсан бэ? Бичээрэй. Тэгээд намайг үздэгт баярлалаа. Ядж яхад энэ нэг миний кам одоо хуцаа тавьж байгаа хэсэг маань айгу донгонцоод та нарт эвгүй харагдсан байж магадгүй. Тэр нь дуушлаарай. Утас тогтоогч ер нь бол тэмээс захиалъя гэж би бодож байгаа. Гоё бичлэг хийхэд гоё явах болохоор. За тэгээ баярлалаа.